Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтэй тавтаа морил. Тэг өнөөдрийн бичлэгээрээ би жоохон unboxing хийгээд тэгээд сүүлийн хэдэн сар болсон үйл явдлуудын талаар бичлэгүүдээ ерөөс оруулаагүй яваад байгаа. Тэгээд тэрийг нийлүүлээд нэг бичлэг болгоод ингээд та нарт бараг л оны хамгийн сүүлийн бичлэг байх болов уу гэж бодож чинь тийм бичлэг хүргэх гэж байна. Миний сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол яг сүүлийн нэг 2-3 хоног сэнсний ханаа төрсэн тэгээд тийм байдалтай байна. Оны төгсгөл жоохон мяарах тийшээ байна. Гэхдээ уг нь энэ ондоо би амар мундаг байсан хгүй юу. Ерөөсөө өвдөөгүй. Тэгээд би баг 3 сард л өвдсөн. Тэгээд би тэрнээс хойш ингээд ерөөсөө өвдөхгүй. Би энэ жил бүр амар лаг байна. Ерөөсөө өвдөхгүй байна гэж яриад дуусаагүй. Би гэртээ сэнс аваад манай өөрөө амар халуун. Гэртээ 2 хоног ажиллаулаад sleep mode дээр нь тавиад 30 минут болгоод унтрадаг дээр нь тавиад тэгэл ер нь болохоо амар хуурашаад хорсоод ханаалгаад тэгээд эхэлсэн. Өөр сонь сайхан гэх юм бол энчээ байдаг нэг юм боломжтой эмчтэй очиж ингээд судас барьд юм байлээ. Судас бариад үзээд яад юм бэлээ. Юм ингээ хилдэг. Тэгээд эмчилгээ хийлгээд тэгээд миний нуруу хартаа ийм болсон байгаа. Тэгээд бид хоёулаа энийг хийлгээд тэр эмчилгээнд яваад тэг ямар ч тач ингээд энийг 5 хоног хийлгэх юм бол амар айтайхан болно гэсэн. Би нөгөө буруу суудаг. Буруу суултнаас болоод жоохон ингээд далийцсан байна гэд хэд хоног эмчилгээнд очих юм бол ажиг болно гэд тэгсэн. Тиймэрхүү сонирдол энэ да. Би дотроо мак өмсөн байхгүй. Гэхдээ би нөгөө энийгээ жоохон харагдуулахгүй тул өсөө ингэсэн чинь шалтгаан юм шиг хэрэгтэй. За тэгээд би нөгөө шээнээс хэдийн юм захиалсан байсан. Би баг 10 хоногийн юм захиалсан баха. Тэр маань өнөөдөр өглөө ирсэн. Тэгээд тэрийг одоо задлаа. Шээнээс ийм уудтай ирсэн. Шээнээс ийм уудтай ирсэн шүү дээ. Шээнээс уудмууд. Би гэхдээ нөгөө нэг юм сормоос тэгээд тэрко энтер хийхдээ авсан юм байна. Сормоос авсан. Хүмүүс амар их нөгөө сормоос наалгадаг. Тэгээд надад сормоос авах хэрэгтэйдэг. Би тэгээд яг гол нөгөө үндсэн сормооснуудаа болохоор Монголоос татдаг. Тэгээд энэ жоохон бүр нэлийн натурал юм хөнгөн сормооснуудыг шээнээс захиалж нэг өмнө захиалсан ч амар дайжгүй ирээд тэгээд тэр нь бас хүмүүс их дуртай ахаар нэг захиалсан. Нэг иймэрхүү нэлийн natural маягийн. Энэ минь жишээлбэл ингээд нэлийн хөөрхөн байгаа байхгүй юу? Нэлийн натуралны. Тэгэхээр энийг болов нэлийн хөөрхөн наахаар л юм байна. Наахаа юм байна. Энэ ч бас нэлийн хөөрхөн юм байна. Амар цэвэрхэн. Энэ бас аяйгүй хөөрхөн юм байна. Тэгээд энэ нэг нэгээр наадаг ийм сормоос нэгнийхээ доороо ч гэсэн наачч болно. Авсан сормооснуудын талаар бүгднгийнх нь линкийг нь яг энэ доор оруулж болохоор та нар тэндээс ороод хэрвээ миний авсан сормооснуудыг авахыг хүсвэл тэр линкээр ороод үзээрэй. Тэгээ бас нэг ийм сормоос авсан байна. Ширхгээр ингээд дээрээ наадаг. Ийм том сормоос авсан. Мөрөн дээрээ нааж болдог ийм нэг шийтгэл авсан. Ийм юм байна. Тэгээд бас ийм олон өнгийнхийг авсан. Олон өнгийнхээс гоё юм болов уу гэж бодоод янз бүрийн одоо өнгөнгийн хоцсон өмсгөр хүмүүс байгаа шүү дээ. Тэрнтэйгээ хослуулаад шигтгэн анхаарал бол бас ийм шигтгэн авсан. Амар хөөрхөн юм байна. Хацран дээрээ энэ төр ингээд наахад хөөрхөн ийм цэцэгтэй эрвэхийтэй ийм шигтгэн наадаг шигтгэн бас авсан. Энэ тэрко захиалсан би. Энэ тэрко болохоор би нөгөө бүжиглэхтэй өмсөе гэж бодоод зүгээр хар тэрко өндөр өмсгөр амар халуутаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм гоё ийм тэрко авсан. Энэ амар гоё харагдуулт юм билээ. Тэгээ сэтгтэй болохоор амар тэгж халууцахгүй байх гэж бодож байна. Ийм хар өнгөтэйг бас авсан. За энэ хар өнгөтэй нь одоо дотроо их 3 төрлийн билээ. Тэгээд 3 төрлийн ийм сэтгтэй гэх юм уу. Хамгийн том нь болохоор нэг иймэрхүү юм байна. Гэтэ энэ ингээд энэ бичлэгэн дээр энэ төр харахад нэг юм амар харагдчихж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр л тий. Иймийг бас авсан байна. Амар гоё аалтай тий. Янз бүрийн тий юу мөнд явах та. Бас партинд явах та тий. Энд чинь залуу юм байна. Бас юм гоё тэркомерко янз бүрээр өмсүүлээс гоё юм болов уу гэж бодоод би ч бас нэг юм тэркомерко өмсдөггүй маа. Тэгээд бас гоё юм мөнгө өөр бай гэж бодоод энэ тэрко авсан. Гэхдээ эднэрийн нөгөө амар хөөрхөн хэм том болохоор ерөөсөө нэг амар зарлагтай зүйл бол бас биш. Фейлдсэн ч гайгүй. За тэгээд энэ нь болохоор ийм нэг тейп авсан байна. Ингээд нүднийхээ энчээ ингээд нааж агаад юм гоё смоки энэ төр хийгээд тэгэхэд дайжгүй. Эсвэл нүднийхээ ингээд доор нааж агаад тэн энэ төр хаас сэргийж болно. Тэгээд ингэж хүмүүсийн юг авахаар зэрлэгийн ингээд газ хурдан амар авчгаад нэг удаагийн төмөр авсан. Тэгээд ийм хэдийн юм тавьсан байна. За тэгээд би одоо та хэдэд нэг
би эгч нартайгаа хамт нэг Christmas party хийсэн баггүй юу? Girls Mass гээд бид нэр хөөрхөн юм Christmas party хийгээд тэгээд манай 3 эгч тэгээд нэг найз тэгээд хавуулаа нэлээд тэгээд тэрэн дээр болохоор бид бүгдээр ингээд бэлэг биендээ аваад хинд ямар бэлэг авч байгааг ингээд нууц хинд ч хамаагүй тэр бэлгэнд таарч магадгүй тэгээд бэлгнүүдээ бүгдээрээ нэг бэлэг ингээд бэлдсэн тодорхой хэмжээний мөнгөн дүнд таарсан партигаа хийх газраа очиод тэгээд бүх хүмүүсийнхаа нэрийг суглаад тэгээд би бэлгнүүдээ солилцсон байхгүй юу. Тэгээд тэмцээнээс би нэг ихчээсээ бэлэг авсан байгаа. Тэр бэлгээ би одоо тавд харуулъя. 5 дахь тийс өнөөдөр чинь нэгд өдөр тэгээд тэрнээс хойш би ерөөсөө задлаагүй юм чинь хайр цэгтайгаа бай. Тэгээд би одоо тэрийг та нарт харуулъя. Ийм том улаан бокстой амар гоё ийм Homi гэдэг ийм Австралийн брэнд юм шиг үлээ. Энэ брендийн халаат ирсэн. Манай үеэл ихч энэ бэлгийг бэлдсэн. Тэр нь тэгээ надад ирж таарсан. Тэгээд яг зөв хүмүүстэй зөв бэлгүүд нэг ирсэн байхгүй юу. Тэгээ манай хамаад нэгч чи ингэ бичлэгэн дээрээ гоё өмсөл гоё гэдэг. Ийм халаат ихтэй бараг л ийм бөлтөө шиг ийм 100 материалтай. Тэгээд ийм гоё өнгөлөг. Тэгээ хөөрхөн магаз. Ийм улаан ингээд бич энэ төр орохдоо ячч болно. Тэгснээ ингээд карматай заа зүр амар юм ганган бараг л хав намрын юм бөлтөө. Нэр бараг бөлтөө гэж өмссөн ч нэр хийж мэдгүй. Гэтэ жоохон юм би юуны материалтай л да. Ийм материалтай. Баны альчуур шиг материалтай. Бэм хөөрхөн байгаа. Зам гоё юмгийн ийм халаат бэлгэлсэн надаа. Тэгээд доогуур нь болохоор ийм чернэлийн ягаан өнгийн ийм гоё таавчиг бэлгэлсэн. Энийг болохоор Солонгосоос захиж авчруулсан байлээ. Миний үздэг Монгол влог хийдэг юм хитэгийн зардаг дэлгүүрээс нь авсан. Би бас бичлэгэн дээр сая харж байсан энэ тавчиг ямар хөөрхөн тавчиг вэ гэж харчихсан чинь надаа энийг тавчиг бүр Монгол руу захиалаад Монголоос нааш авчруулсан байлээ. Тэгээд чамлах ийм юм байна. Ийм амар зөөлхөн эвтэйхэн хөөрхөн юм байна. Гэртээ өмсгöd. Одоо яг өмсгöd өгөх юм байна. Тэгэхгүй би нөгөө гэртээ нэг л тавчигтай тэр тавчиг нь Монголоос ирэхдээ авчирч ирсэн. Эсхий тавчиг бот хоёр өмсдөг байхгүй юу? Мэдсэн юм шиг юм хөөрхөн тавчиг өгсөн байна. Тэгээд ийм хөөрхөн хоёр бэлэг авсан. Партиг гоё ингээ хост хийж авч явсан. Ихч болохоор ийм хөөрхөн хоёр тоглоом бэлдээд тэгээд тэр хоёр тоглоомд нь оролцоод ялсан хүн ингээд жижигхэн small gift өгсөн байхгүй юу? Тэгээд тэрэнд нь ясан гэж тэрэнд нь би яагаад хөөрхөн gift авсан. Ийм тэгээд энэ дотроо ийм tulip цэцэгтэй ийм лаа аваад тэгээд хамгийн хөөрхөн нь ийм үзээлцгэнтэй ийм түлхүүрний осол өгсөн. Тэгээ энийг одоо түлхүүрнээсээ зүүн намгаагчаас өөрөө ийм түлхүүрний осолтой юм билээ. Бид хоёроо ингээ хосолж байгаа. Ч маань бүр гэрээ амар гоё бэлдээд бид нарыг бүр маш гоё өгтөж аваа. Тэгээд нэг оройг бүр охтуудын үнэхээр гоё гал тийм оройг өнгөрөөж чадсан. Тэгээд бас нэгэн бэлдсэн байсан юм юу байсан бэ гэхээр амар олон хөөрхөн юм activity-нүүдтэй за. За тэр нь болохоор бид нарт бүгдэнд нэг ийм хавтан бэлдээд тэгээд vision board гэдэг мөрөөдлийн самбар гэдэг тим юм хийшүү гэж тэгсэн. Тэгээд тэрнийхээ зургнуудыг авчираарай гэж чатан дээр гомдсон билээ. Тэгээд тэрийг болохоор би юусэн анзаараагүй, анхаараагүй, завгүй тэгж явж байгаад юусэн тэр мөрийг сайн мэдээгүй. Тэгээ очсон чинь самбараа бэлтцсэн. Баахан олон ийм сэтгүүл мэтгүүл бэлтцсэн. Тэмчээнээс нь хайжлаад цавуудаад ингээд нааж болно гэж. Тэгээд би тэнд донд байсан сэтгүүл интерес аваад таалагдсан энэ хэдхэн зураг олоод тэгээд тэмцээнэ ингээ vision board дээр наацсан. Юуны тулд ийм гоё самбар авсан билээ. Энийг одоо дүүргэн гоё зургнуудаа хэвлэж авч агаад гаргаж агаад энийгээр ингээ дүүргээд гэрийнхээ хаана ихтэй ингээ үлгчий гэж бодож байгаа. Тийм бол гоё ингээ мөрөөдлөө хараад тэрийг ингээ 70 тухамсартаа манифест хийгээд гоё тэгэж явах байх гэж бодоод ямар ч тач ингээ нэг хэдхэн зураг хийсэн. Миний сүүлийн хэдэн саруудад юу болсон талаар бичлэгээ өргөжлүүлээд үзээрэй. Амар олон өдрүүдийн янз бүрийн жоох эмх замраагүй байж магадгүй. Тэгээ бичлэгээ өргөжлүүлээд үзцгээрэй.
Олцсон дээр зүгээр саагаад яаж нэг сүсэг чи гараа бүх юм чи яг ингэж амжих юм чи гэж яг зүгээр яг зүйл яаж Бэти би Александр мо. Энэ маскууд байна. Энэ ямар хөөх юу? Үгүй гараа шүлээ одгоод үү. Цүгний хөдөлгөөн надад ямар хөөх юм. Milk, maybe sheep only like you got this kind of flavor. Hi guys. Шинэ жилийн мэнд Happy New Year. шинэ жилийн мэнд Happy New Year. 10 minutes left now. Нуурын хэрэг дээр очиж шампанскаа буудуулж гал бенгалийн галаа асаах гэж байна. Манай гэрээ ойролцоо гарч ирсэн байна. Манай хоёр найз Мельбурнаас ирсэн. Бид хоёр нөгөө Мельбурн явахдаа эднийд очиж исэн доо бичлэгэн дээр. Мэдэн нөө сандын нөө намайг. Нөө барилдаад байдаг. Мельбурнаас ер нь бол амар чиглэг байна. Шууд буусан чинь халуун оронд ирсэн юм шиг санагдаж байна. Манай Мельбурнаас салхич айгу daarуулаад байдаг. Энд бол айгу норгож байгаа даарлах юм байна. Гэтэ оройн нь хэр байна одоо Мельбурны оройноос. Энэ амар халуун байна. Манай Мельбурны орой зүгээр нар буулаа шууд амар хөдөн болчихсон. Хичнээн өдөр нь 30 хэд байсан ч гэсэн оройн нар байхгүй боллоо, сахиллаа шууд бүгд даарлаа. Үлдэж өглөө чичирлээ. Күрт өмслөө. Энд арайчско орой күрт гомслоо. Ер нь бодоол биш. Мельбурнд иймэрхүү байр харж байгаа болохоор Тийм үү? харахаар байнаа. Тийм айгуу гоё баячуудын оролт. Санагдчихсан шүү дээ. Бид бүгдээрээ их сургуулийн нэг ангийнхан байгаа. Бид нар 52 жил хамт амьдарсан, хамт сурсан. 2 жил Монголд 2 жил Тайванд. Хамтарсан хөтөлбөрийнхаа мэдэгдэж байна. Санхүүгийн юм шиг харагдаж байна. Are coming true, that's why Алаа хагалж ирсэн болж галмаа надад. Хүмүүс цааш нана гарчлаа шүү бид наа. Happy Australia Day. I guess that's spring and summer. Жижиглэлт үзүүлээ. Окей, ойлгоод байна шүү дээ. He understanding you.
Халуун KFC шүү дээ. Hot fish. Sing for the season that's mine. So let it come. Yeah, let it come. За явцгаая. Let's go. За тий зураг авах гэж байна. I can see the snowflakes Okay, 1, fall. 2, I 3. can hear the sleigh bells call. They're saying it's time to have a merry holiday. What a feeling, now it's time for Christmas. And Christmas is my favorite time of year. It's beginning to look like Fucking hands up! Бид одоо Монгол хоол идэхээр явж байна. Өнөөдрөөс 1 сарын 2-нд Монгол хоол идэхээр явж байна. Үча, ошоо. there is a life I lead in. Өндөгтэй хороо. Баяртай цай. Cut my teeth. Жигсэн болтой шүү. I can take what I need to get by. Doesn't make it easy. The other piece of my heart moves slow. Someone in the Сааны туснаар мэдэр олж ирсэн байна. when I return from the afternoon. Will you carry me like I am? Юу хийж вэ? Юу хийгээд байна? Тэр юу хийгээд байна? Энийг юу хийгээд байна? Ямар амар юм бэ? Be together. Энийг толгой барьсан ганцаараа байна. I've been Жохоо. on it all. I had a feeling, but the feeling is all gone. Hold on, put me together, take me back where I've been. I want it all. I had a feeling, but the feeling is all gone. Feeling is all gone. Feeling is all gone. If I could take you back to my youth and show you what I wish I knew. My will is strong with a place to lean. In the moment I hung desperately. The other ring on my wrist is gold, pairing with the light it holds. When I return from my skin and bones, I'm remembering the words you told me. Wait, hold on, put me together, take me back where I belong. I want it all. I had a feeling, but the feeling is all gone. Wait, hold on, put me together, take me back where I belong. I want it all. I had a feeling, but the feeling is all gone.
Өнөөдрийн бичлэг маань иймэрхүү байлаа. Та нарт маань бичлэг маань таалагдсан байх гэж бодож байна. Бичлэгэн дээр лайк дараа, subscribe дараа, тэгээд бас комент бичээрэй. Бүгдэнд шинэ оны мэнд хүргэе. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.